Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Викир ахууны гэрт дүүг нь имслэхээр ирсэн байх ба овгийн бүх цугласан байв. Викир ариун усыг ахуус ойртуулахад дүү нь тэр бороо идэж эхлэв. Ахуун ахуулын бие дээрх толгонууд алав болчихлоо гэж дүү алдав. Викирийн авчирсан зүйлээс сасарсан гэрэл маш хүчтэй байсан тул улаан үхэл үгүй болсон. Викир үнэхээр юндийг нь авчирчээ байхавтай гэж овгийн иргэд магтаж байв. Викир өөр овгоос хэдэн хүн байгаа вэ гэж асуухад айн бусад хүн ахуулыг оровцуулаад 30 орчим байна гэж хариулав. Викир маш муу байна. Мөхлийн ирмэгт тулсан өөр олон овг аймагуд бий. Тэгэхээр 10,000 орчим уу. Бусад овгуудад өвчтэй хүмүүсээ цуглуул гэж хэл. Айн бусад овгууд уу? Чамд тийм их хэмжээний ерөндөг байгаа юм уу гэж асуухад Викир маш их байгаа болохоор санаа зовлтгүй гэхэд овгийн хүмүүс энэ боломжийг ашиглан бусад овгуудад гайхуулцгаая. Бусад овгууд хүртэл Викир чи үнэхээр гайхалтай юм гэж магтацгааж байв. Викир дээр голоос дайрч байсан аврав загас. Түүний нэр хаан билүү? Би наашаа ирэх замдаа түүнийг авчихсан болохоор явж хоол болон авчир. Овгийн хүмүүс гайхалтай. Тэр бидэнтэй зүүрлэхийн аргагүй гайхалтай юм гэж магтахад Викир цаг алга бусад овгуудад голын ус цуглуулах хэсэгт цуглахыг хэл гэж хэлэх ба үзэгдэл шилжиж. Ойд амьдардаг бүх хүнийг голын ирэг дээр цуглуулсан байх ба. Викир ариун усыг гол руу асгахад гол тэр чигтээ гэрэгтэж голын ус дээш оргилж ус цэвэршив. Викир та нар бүгд зөвхөн энэ уснаас уухад л хангалттай гэж хэлв. Хүмүүс уснаас уухад миний бие хөнгөрчихлөө. Би амьд байна. Улаан үхэл алга болчихлоо гэж хэлв. Викир цэвэршүүлэл бус цуглуулах хэсгээс тахаж байгаа тул нянгууд удахгүй устдах болно гэж хэлэхэд Аквила би чамайг манай овгийн бөөгөр тамдах ёстой байж би татгалзах гэж хэлж дусаагүй байхад нэгэн өөр овгийн булчинлаг ир гүнвэн ард түмэн надад хариул. Ойг цэвэршүүлсэн баатрын нэр хэн бэ гэж маш чангаар асуухад бүгд Викир манай гэргүүдийг аварсан хүний нэр хэн бэ гэж асуухад Викир гүн ойд гэрэлт маргаашийг авчирсан хүн хэн бэ гэж асуухад Викир орьсон орилцгож байв. Викир үхлийн хорт овгийн үйлдсэн бузар хэрэг таата нөхцөл байж болон хувирсан. Лерүүж ле нуар уулыг борчлон агтагчаар нээж номготгож байсан Баскервилл овг. Мөн Баскервилл овгийн байгалийн дайсан болох Лерүүж ле нуар уулын уугуул иргэд. Хэрв би тэднийг өөртөө татаж ачийг нь хариулж чадвал Баскервилл овгийн эсрэг бүхэлдэн тэмцэх бүрэн боломжгүй зүйл биш юм. Энэ боломжийг ашиглан хүйгэд том цохилт өгч чадна гэж бодов. Аквила өнөөдрөөс эхлэн баяр наадам ихшин. Агуу баяр наадамд бэлтцгээ гэж хэлэхэд Викир үүнээс өмнө надад хийх ёстой дахиад нэг зүйл байна. Аквила айн нар гайхах ба үзэгдэл шилжиж нэгэн агууд ойд хорт хараасан хүнийг олох шаардлагагүй. Аль хэдийн маш их цаг хугацаа өнгөрлөө. Одоо гэхэд бүгд халдвар авсан байх ёстой. Энэ бүгд тэр эзэнт хүрний нусан бууны буруу. Тэр байгаагүй бол би тэр эзэнт хүрний эм найруулагчтай хэрэлцээр хийхгүй байсан юм. Бүгд цөөхрөнгөө барсан тэр мөчөд би халдварыг ерөндөөр эмчлэх болно. Тэгвэл бүх овг надад хүндэтгэлтэйгээр бишвэрсэн нүдээр харахаас өөр аргагүй болно. Ахуусыг халдварлуулсан нь зөв санаа байсан гэдгийг би мэдэж байсан юм. Эцсийн эцэст хинч намайг өөрийн ач охиноо халдварлуулсан гэж сэжиглэхгүй шүү дээ. Миний төлөвлөгөө төгс байна гэж хэлэх ба энэ бүх төлөвлөгөөг Ахуйжман хийсэн байх ба. Ахуйжман тосгонд очиж хартал хүмүүс зүг зүгээр байх ба. Магадгүй үгүй ч юм уу. Тэд яаж бүгд зүгээр байгаа юм бэ гэж бодов. Бид үг дээдсийн зан үйлээ эхлүүлэхийн өмнөхөн тэднийг улаан үхлийн улмаас бүгд амьсгал чадахгүй тарчилж байсан гэдэгт итгэлтэй байсан юм хэмээн бодов. Мөн ахуул бүр ач охин нь идгсэн байхыг хараад тэнд чинь юу болоод байна гэж гайхан гол руу яаран гүйж очиход байж боломгүй юм. Тэгэх учиргүй. Голын загснууд яаж амьд байгаа юм бэ? Гол цэвэршчүү. Үгүй ээ. Ус бүрч илүү тунгалаг болсон юм шиг байна. Яаж гэж гайхахад Викир ард нь ирээд гол нилээ тунгалаг байна тийм үү бөө гэж асуув. Ахуулман цочин чи эзэнт хүрний новш энэ золиг хизээ гэж хэлнэ. Иргэн харахад бүх овгийн дайчид ард нь ирсэн байх ба Викир. Ойд улаан үхлийг тараасан хүн.
таамаглаж байснаар энэ чи байж ахман. Би дахин төрөхөөсөө өмнө ойд амьдрдаг нэгэн өвгөн болон түүний үлдсэн бузал хэргийн тухай ярианууд газар авч байсан үе бий гэж бодов. Энэ бол баатар болох гэсэн хүсэл тачаалаасаа болж өөрийн овгийнхондоо халдвар тараасан хүний тухай аимшигт түүх байсан юм. Тэгээд тэр үүнийг эмчилж чадалгүй овгийнхоо ихэнх хүмүүсийг атсан. Тэгэхээр тэр хүн чи байжээ ахман гэж бодов. Ахулман хэсэг зур бодов. Түр хүлээлгэрэ. Үгүй тэр мэдэж байх учиргүй гэж бодоод. Бүгд хөгшин бөөтэ мэдчлэхээр наашаа ирүү гэж асуухад Аквила зан үлээ сайн дуусах уу ахман гэж асуухад Ахулман мэдээ ширэг халдвар удахгүй алга болно гэж хэлв. Аквила эзэнт хүрний хувьд улаан өглийн улмаас овгуудын хооронд дайн зарлсан гэж сонссон. Энэ нь халдварыг зориудаар бүтээж тараасан босох нь тогтоогдсонтой холбоотой. Гэхдээ энэ хачирхалтай биш гэж үү? Эзэнт хүрний овг болон гүн өн хооронд надад ямар ч холбоо хамаарал халдвар тараах шалтгаан харагдахгүй байна гэж хэлэхэд Ахулман тэр бол миний мэдэх зүйл биш байна. Би зан үлээ үлдчихэд дүнгэж сая л хэллээ. Овгийнхныг бүрэн идэрхийн төлөө гэж хэлэхэд Аквила тэгвэл чи яагаад тосгонд руу явахын оронд наашаа ирсэн юм бэ? Викир чиний хэлснээр ахман үнэхээр ус цуглуулах хэсэгт ирлээ. Викир чиний дараа нь хэлсэн зүйл зөв үсхийг харцгаая гэж хэлв. Ахулман та нар юу яриад байгаа юм бэ гэж гайхна асуув. Викир өмнө нь Аквилад хэлсэн байх ба ахман энэ үйл явдлыг ашигласан овгийн баатар болохыг хүсэж байгаа. Тиймээс түүнд заавал тэр зүйл байгаа. Улаан үхлийг эмчлэх юрэндэг гэж хэлж байжээ. Аквила ахман шиний уутанд юу байгааг хармаар байна. Сүрдүүлэнгээ өнгөөр хэлв. Үзэгдэл шилжиж бид өнгөсөн харах ба аян чиний ахмааны төрөлхийн талаар мэдхийг хүсэж байгаа мó гэж асуув. Викир тийм ээ түүнийг илүү сайн мэдэж авбал надад хэрэгтэй байх гэж бодоод. Аян ахман бол Баллак аймгийн уугуул хүн биш. Түүний гарал үүсэл тодорхойгүй боловч маш эрт урт цагт тэрээр өмнөх бөөгийн боол байж байгаад Баллак аймагт ирсэн юм. Гэвч тэр төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан бөөг арж түүний эд шидийн хүчийг улгаасан. Төрийн эргэлтийг таслан зогсооход байгуулсан гавьяаныхын төлөө түүнийг боолоос бөө болгон дэвшүүлсэн. Түүнээс хойш тэр Баллак аймагт дасан зогсохын тулд юу ч хамаагүй хийсэн гэж би сонссон. Тэрээр тосгон доторх бүх бохир ажлыг хариуцж байснаас гадна өтгөн шингэнийг нь хүртэл цэвэрлэдэг. Мөн агнуурын үеэр аюултай олзны өгөөш болгон ашиглагддаг байсан. Гисэн хэдий ч тэрээр манай нийгмийн гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж хэлв. Викир түүнийг хөгшөрч үс нь бууралдах үед одоо тэр хөгшөрсөн хойноо залуу байхдаа авч чадаагүй бүх эрх ямбыг идэхийг хүссэн болов. Тиймээс тэр омгийн ахлагчийн эрх мэдлээс давж бүхэд бүтэн ойг эзлэхийг оролцсон гэж бодох ба. Аквила ахман яг одоо надад ууттай зүйлээ үзүүл гэж шаардахад ахман тэгэргүй яах вэ? Энэ бол ёслолын дараа идэхээр хадгалж байсан гурил байгаа юм гэж хэлж тусаагүй байхад худлаа жүжиглэн ууттай юмаа гол руу өнгөх ба. Энэ хөгшин хүн гарн чичирснээс болоод санамсаргүй гол руу унахчихлаа гэж хэлв. Аквила чиний зөв байж тэр уутыг гол руу шидчихнэ гэж сансангүй. Викир яг чиний хэлснээр боллоо. Викир гисэн хэдий ч бид ахмааны уутанд юу байгааг өмнөх шиг аргаар илрүүлж чадахгүй боллоо гэж бодов. Ахман хор тайлагч надад байсан гэх гээд байна уу? Тэгвэр чи намайг бүхэд бүтэн ойд хор тараасан хүн гэж бодож байгаа хэрэггүй? Омгийн ахлагчаа тэр хорон санаад новшив шийтгэж өгөөч. Тэр миний зөв шударга нэр төрийг гутааж бөөгийн нэр хүндийг бузарлаж байна гэж хэлэхэд Аквила тийм ээ нотлох баримтгүйгээр хэн нэгнийг буруутгаж болохгүй. Чи өөрийгөө гин буруугүй гэж байгаа болохоор чиний нэр төр бахархлыг хамгаалахад чинь би туслая гэж хэлв. Ахман тийм ээ тэр омгийн ахлагч байсан ч нотлох баримтгүйгээр бөө намайг шийт хийж чадахгүй гэж бодов. Аквила би Илиадыг тушааж байна гэж хэлэхэд Ахман Илиад уу гэж гайхав. Үзэд бодлын зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжгүй үед Баллакчууд Илиадад ядагчийн талд ордог бөгөөд ядагцсан хүн нь чадваргүйд тооцогддог. Ахын өвөө чи дандаа уламжлал чухал гэж хэлдэг байсан. Илиад бол Баллак аймгийн уламжлал. Манай уламжлалыг хэрхэн хамгаалдгаа бидэнд харуулна уу гэж хэлэхэд Ахын тэр дорогдсон нош. За яах вэ? Өнөөдрөөс хойш 4 хоногийн дараа тэргэд сартай шин болох болно. Би Илиадыг албан ёсоор шаардаж байна гэж хэлэхэд Викир 4 хоногийн шүү. Илиадын шаардлагыг хүлээн авсан хүн өдрийг нь шийддэг гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв чи уламжлалын талаар ярьж байгаа шүү дээ.
Үнэн дээр бол нотлох баримт, баталгаажуулалт бүгд утгагүй ах юм уу? Чамайг Илиад шаардахаас өөр аргагүй байдалд оруулах нь миний төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Яг одоо хийцгээе гэж хэлэх ба. Аквила. Илиад яг одоо ихшин. Илиад дайчдын үүсгэсэн тойрол дотор явагдах болно. Дайчдаа тойргийг орхихыг оролцсон хулчруудыг өршөөлгүйгээр заазал. Миний ард манай өвөг дээдсийн шарил байдаг. Дайчдын уул би. Өвөг дээдэс маань харж байгаа болохоор би зөв бус үйлдэлийг уучлахгүй. Манай өвөг дээдэс юун зөв, юун бурууг шүүдэг. Тиймээс тэд ядарчийг шийдэх болно. Балаг аймгийн дайчны хувьд өөрийнхөө зөв гэдгийг батал. Айн Викир нэг дайрастаар ял гэж хаширв. Овгийн хүмүүс Викир гэж уухайлав. Ах юм уу? Тэр бацаанууд хинч миний талд алга гэж юу? Химэн бодоод өөрийн цусыг газар тусаагаад буссан газараас нь 10 ясан дайчид гарч ирэв. За яах вэ? Намайг ялахад тэд түүний нэрийг хэлэхээ болоо. Илиадад зөвхөн зэвсэг ашиглаж болдог зүйл биш учраас. Миний харахгүй байгаа хэсгийг харж түүнийг харамгацаа надад мэдэгдээрэй. Энд ердөө 2 жил байсан. Чамд энэ бол боломжгүй зүйл. Ойд 7 жилийг өнгөрүүлсэн миний эсрэг чи газар нутгийг сайн мэдэх арга байхгүй. Зүгээр л өөрийгөө харуул. Би чамайг шууд сумаар харух болно гэж бодож байх ба. Викир. Чимээг үсгий. Намаг газрын эзнийг алснаар надад ирсэн чадвар. Энэ бол олзныхоо сул талыг чимээгүйхэн онилох боломжийг олгодог мөшөөс сүв чадвар. Алуурчдад хэрэгтэй орчны чимээг үгүй хийдэн надад таалагддаг. Ах юм уу? Чи зүгээр ч нэг нэр төдий бөө байгаагүй бололтой. Үхэгсдийг босгож чадаж байгааг чинь харахад чи бөө нарын овог болох Лококогоос гарахтай байж магадгүй юм. За энэ нь юу ч өөрчлөхгүй гэж бодов. Викир. Чимээгүй чадвараа ашиглан бууж ирээд ард байсан арга яснуудыг устгаад. Аху маань тэр хүүхэд айж байгаа болохоор хөдлөх тухай бодоочгүй байгаа бах. Химэн бодох мөчөд Викир араас нь дүрэг. Аху маань хизээ? Үхмөш нагчсдэр гიშгэр чимээнч надад сонсогдсонгүй гэж цочирдөв. Овгийн хүмүүс ялагч хормын дотор шийдэгдлээ. Учир нь аху мааны ярьж буй зүйл сонсох үн сэнгүү гэж өвөг дээдэс шийдсэн гэж ярилцаж байв. Аху маань өгдөж байна. Шарах маань шатаж байгаа юм шиг санагдаж байна. Би үхмээргүй байна. Балсаг аймагт амьд үлдэхийн тулд би бүх доромжлыг твчсэн. Энэ миний төгсгөл гэвэл дэндүү шудраг ус байна. Түүнд байгаа зүйлс яагаад надад байж болбоггүй юм бэ? Минийх байх ёстой зүйлсийг авсан тэр новш. Намайг дорд үзэж байсан тэр Баллакийн новшнууд ч бас. Намайг хайсан Лококо өвг. Тэд бүгдээрээ тэднийг хизээч уушлахгүй химэн бодов. Викир ахун үүнийг өөрийн гараар дуусгах тал дээр чи ямар бодортой байна? Хэрв бид түүнийг ингээд орхивол тэр тасалдгүй үүдэлтийг мэдрэх болно гэж хэлэхэд. Ахун үгүй гэж татгалзав. Би улаан өвлийн улмаас ахуулыг бараг алдах төгсөн. Тэр миний өвөө байсан ч би түүнийг уушлахгүй. Хусчхор хүн өвдөлтийг мэдэрхэн зөв. Тэр өргөдөх үн цэнгүү хүн гэж татгалзав. Энэ үед аху маань эцсийн хүчээрээ нэгэн тэмдэг газар дээр зурах ба тэмдгийг зурж дуусахад нэгэн шарил нээгдэх ба Аквиза юу вэ? Шарилаас аимшигтэй энерги гарч байна гэж гайхах мөчөд аху маань босож суухад Викир юу? Үгүй байлтай. Би түүний уушхийг багцарч дүүсэн гэдэгтээ итгэлтэй байна гэж гайхав. Аян энэ түүний хийж байгаа ажил биш үсттэй гэж асуухад. Аху маань өвөг дээдэс гинөө. Би үнэхээр өвөг дээдсээс айх ёстой хүн нь мөн гэж юу гэж хэлэхэд. Викир ухас хин. Бид яг одоо аху мааныг алах хэрэгтэй гэж хашгиран дайрахад дээрээс маш хүчтэй сум нисэн орж ирэв. Викир чөтгөр гэж би дэндүү хоцорчихсон уу? Аху маань шийдвэрийг өвөг дээдэст үлдээ гэсэн үү? Тэгвэл одооноос их чинь агуу өвөг дээдсийн шүүх цаг ирлээ гэж хэлэхэд өвөг дээдсийн уусан дээрээс сум харуулсан байх ба нэгэн үхсэн эмэгтэй Баллак дайчин зогсож байв. Үхсийн Күжирбаатар, аюулын зэрэглэл, АГМК С, хэмжээ юу, илрүүлсэн газар, өөрөөр Үхсийн Баатар гэж нэрлэдэг. Амьдралынхаа орбилд хүрсэн боловч ялзарч хөөрсөн оршихуй. Өөрийн сүнс болон махан биеийг ашиглан бувчин суц дотроо харанхуй маанаг ашиглан тулалддаг. Аян өвөг дээдсээ гэж гайхах ба. Викир Баллакийн өвөг дээдсийг амьлуулахын тулд үхэгсдийг босгох шид ашиглана гэж сансангүй. Ахман шиг бөөд ийм зүйл хийх боломжгүй байх ёстой. Тэр өөрийгөө хүртэл үхтэл боловчхоо юу гэж бодох ба. Ахман намайг ямар ч хамгаалтгүйгээр баллагчуудын дунд амьдарч байсан бөө гэж бодоо юу. Байхахад арай эствэн навшнуудаа. Дайчдын ууланд зөвхөн ганцхан болж байдаггүй.
Үг дээдстэйгээ хамаг хүчээрээ толдож үздээ гэж хэлнэ. Үгсэн баллаг дайчдыг амьд үгтэл болгоно амзуулах ба. Ахын өвөө, та үүнээс илүү хэр зэрэг доошоо орох гэсэн юм бэ гэж хашгирах ба. Араас нь ном сумаар дайрах гэж байхад нь уулан дээрээс нэгэн үгтэл харваж сумыг нь хуваав. Энэ үед Аквила тэр харавсан үгтлийг харун унгааж бүгдээрээ тулаанд бэлд. Та нарын урд байгаа хүмүүс бол зүгээр л Ахумааны хүүхэлдэйнүүд. Үг дээдстэй үзүүлэх хүндэтгэлийг тэдний буцааж явуулсныхаа дараа хийж уусна. Амьд үлдэхийг өртөл болгох тушаах ба овгтийнхэн бүгд тулаанд оров. Үгсэн баллагтайчид амьд баллагтайчдын хооронд ширүүн тулаан эхлэв. Аквила маш чадварлагаар үгтхүүдийг устгаж байх ба. Викер нэг үгхийн хүлэг баатарт нэг сум. Дээд зэрвэллийн төгсөвчтэй дүүцхүүц үгхийн хүлэг баатруудыг тэр ганц сумаар устгаж байна. Шөнийн үнэг. Аквила гэдэг аргагүй л өөр юм да. Түүнийг эзэнт гүрнээс ойг хамгаалдаг гэсэн цуу яриа зүгээр нэг хоосон яриа байгаагүй бололтой. Хэрв омгийн ахлагч Аквила энд байгаа бол ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байхад. Аяин тэрийг хараа гэж хэлэхэд. Ахман арга ясан цэргүүд дээр суун нэг тийшээ зүхтэж байх ба. Викер намайг дагаад яв аяин. Бид Ахманы араас явах болно гэж хэлэн араас нь хөв. Ахман намайг хөөж гаргасандаа харамсах болно баллакийн навшнуудаа гэж бодон зүхтэж байх та. Арга ястаа хандан. Миний өмнөөс нэг зүйлийг зохицуулах хэрэгтэй байна гэж хэлээд. Би үг дээдсийг амжуулсан ч гэлээ. Аквила энд байгаа цагт дур мэдэн хөдөлж усахгүй. Тэр бол түүхэндх хамгийн хүчрхэг тосгоны өдөрдөж байсан суут ухаантан. Хэрв тэр суут ухаантан байлаач удахгүй бол хүйл явдлыг зохицуулж чадахгүй байх болно гэж бодон нэг тийшээ явах ба. Ахман модон дунд нэгэн газар суун нэг шившлэг хийж байх ба. Аяин тэр тэнд байна. Түүний зугтсан газар нь энэ үү? Энэ багнаатай хөшөө юу? Тэр яагаад ийм газар тарин уншаад байгаа юм бэ гэж бодов. Викер миний итгэлтэй байгаа зүйл бол түүнийг цаашид сэжигтэй үйлдэл хийхийг зөвшөөрч болохгүй гэж хэлв. Аяин би Ахуманыг энд алах болно гэж хэлэн ном сумаараа харух мөчөд. Ахуман би дуусгачлаа гэж хэлэхэд тазаг дороос нэгэн гаргаарч ирэн айны харавсан сумыг хоёр хуруугаараа зогсов. Айн Викер маш их гайхах ба. Ахуман би чадчихлаа. Би үүнийг амжилттай дуудлаа. Домгуудад өгүүлдэгчлэн тэр ойн гүнд ганцаараа унддаг. Чамайг анзаарсан сорын ганц хүн нь би байна. Бурханлаг харваач Адонай гэж хэлв. Айн үгүй байлтай. Энэ Адонай гэж юу? Хэрв тэр Адонай мөн бол Баллаг аймгийн домогт харваач юу гэж цочирдов. Айн цочирдож байх мөчөд Адонай сум харвах ба. Викер амжиж сумыг хаахад аваргаар бүтээгдсэн сум. Би түүнийг хаасан ч ийм хэмжээний хохирол амсах гэж хэмээн бодож байхад. Айны сум шүргсэн байх ба. Миний хөл шатаж байгаа юм шиг санагдаж байна. Викер хоруу тэр Адонай сум шүргсэн улмаас ийм зүйл болов. Түүнийг тэр мангастай толгоцсон гэдэг домог үнэн байжээ. Түүний хэрэглэж буй ном 8 хөлт хатан хааны үлдэгдлэр хийгдсэн байна гэж бодох мөчөд ахин нэг хүчтэй дайрагт тэнгэрээс суман бороо асгарав. Викер амжилттай хаах ба хаасан дайрагтууд ойр хавир үсэж аимшигтай хохирол өчлөөв. Айн Викер намайг хамгаалахаа болж намайг орхиод зүхт гэж хэлэхэд Ахуман та нарын хэн нэгнийг амьд үлдээн гэж бодоо юу? Адонай тэдийг алж өгөөч гэж хэлэхэд Адонай маш хурдан сум харвна. Яг Викерийг онох мөчөд Аквила урдуур нь орж ирнэ. Нүцгэн гараараа сумыг нь хаан зогсоогоод. Ахуман хідүүдээ жаахан яригцах уу гэж хэлв. Аян ээжээ гэж гайхахад Аквила хүчтэй аавра мэдрэгдсэн болохоор би ирсэн юм. Гэхдээ ирсэн маань сайн гэрэг болж. Ахуман Аквила ойрлоход аян ээжээ сум хортой та шууд эмчлүүлэх хэрэгтэй гэж сандран хэлв. Аквила хор гинэ гэж хэлээд гараа хүчтэй базаад хортой цусыг гадаж гаргав. Викер тэр хор болон өхөцсөн цусыг дадагшлуулахын тулд би доторх аварга тесэлчихв. Үүнийг ингэж хийх хүн байдаг гэж бодорч байсангүй гэж дайхан бодов. Ахуман бүх зүйл нэгэнт ийм дээрээ тулсан тул намайг мухартад оруулсан чиний л буруу гэж хашгичв. Аквила чиний уруулт надад хамаагүй. Зөвхөн үүнд л хариул гэж хэлээд энэ хүн үнэхээр тэнгэрлэг харваач ноён Адонай мөн үү гэж асуув. Ахуман тийм ээ энэ бол домогт Адонай байна. Энэ бол чиний эсрэг тэмцэж зүрхлэхээргүй тийм нэгэн гэж солиотой мэт орилов. Аквила
ойлгосон гэж хэлээд. Аян Викир сайн байлаа. Та хоёр ард үлдээж тушаагаад. Тэнгэрлэг харваач ноён Аднай ийм байдлаар ч гэсэн тантай уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг юм гэж хэлв. Хин нь шилдэг дайчин бэ гэдгийг харцгаая гэж хэлв. Аквила маш хурдан байрлалаа солиод сумаа харахад. Аднай Аквилагийн дайралтаас маш хөнгөн болтов. Тэрээр зөрүүлэн хар хүч шингэсэн сумаар харах ба Аквила мөн адил дайралтаас болдох ба. Тэр хоёрын тулаан маш хурдан ширүүн өрнөж. Викир, энэ бол мастер зэрэглэлийн аура эзэмшигчдийн хоорондох пулаан байна. Одоо цаг үед ийм ховор үзэгдлийг харна гэж сансангүй бич байхан бодов. Аян ээжтэй санаа зовж. Ахуй минь, Аквилагийн Аднай хоёрын тулааныг нэг нүдэрээ харна ажиллах ба шөнийн үнэг Аквила, чиний хүлээлтээс давж байна. Ноён Аднайгийн эсрэг зогсох нь авах хэрэг биш байх болно. Гэвч чи хизээш ноён Аднайг ялж чадахгүй. Ноён Аднай аль хэдийн өгсөн. Тэрээр тамийн авраг хязгааргүй ашиглаж чадна. Чи хязгааргүй сумны хүчийг мэднэ эцтэй гэж хашгичад. Аквила алсын зайн тулаанд би сул талтай болно. Хурд хүч бас хөдөлгөнд чанар. Тэр бол ямар ч өөс хийвгүй төгс харваач. Гэвч түүнд маш чухал нэг зүйл дутагдж байна гэж бодох мөчид. Адонай сум харуухад Аквила өөдөөс нь адил хүчтэй сум харуулж хоёр сум хоорондоо мөрбөлдөн хүчтэй хүчний шок талгын үүсв. Тэсрэгтийн утаа агаарт хуйлрын замхарах мөчид. Аквила утаан дундаас гинтийн довтлоо хийх ба. Адонай Аквилагийн дайрагтаас бовтон зөрүүлэн маш хүчтэй цагчилт хийхэд. Аквила мөн адил болтож нэмэрт хутгаа шидээд гартан байсан гутхыг унгаагаад дахин нэг хүчтэй үшвэлэгт хөлрүү хийгээд маш хурдан сумаараа маш хүчрхэг байралт хийхэд. Адонайгийн биеийн тал тал хэсэг устсан байх ба. Аквила, агуу өвөг дээдэс минь, таны тулалдахыг хүсэхгүй байгаа шалтгаан нь таныг үгсэнтэй холбоотой юу? Эсвэл өөрийн үр удамдаа гэмтэд учруулахгүй гэсэн таны хүсэл үү? Ямар ч тач миний таны төлөө хийж чадах зүйл бол таныг энэ одоогийн байдлаас чинь чөлөөлөх явдах юм гэж хэлээд. Аквила Адонай руу эцсийн цогцолтоо хийхээр дайрна. Адонайгийн бие задарч байснаа гинт зогсож хар энергээр бүрхэгдэж өөр нэг хар хүч гарч ирнэ. Адонайгийн биеийг эзэмдэх ба. Адонайгийн бие бүхэлдээ хар өнгийн аимшигт энергээр хүчирдэнэ. Ах маань, түүнийг некроманси шидийг эсэргүүцнэ гэж сансангүй. Домгууд үнэхээр өөр байх ёстой юм байна. Би альва зүйлийг дотоод улмаг хийхийг төвчдөггүй юм, ноён Адонай. Одоо та өөрт байгаа бүх хүчээрээ булуулдах ёстой гэж хэлээд солиотой мэтийнэв. Адонай бүрэн ухаанаа алдаж хар энергийн мангас болон хувирч орилов. Адонай галзуу юм шиг орилж хүч нь ой даяар тахах ба. Аквила таныг Адонай гэж хэлэх аргагүй болжээ гэж бод. Тэгтэл тэр мөчид гинт ойгоос аврах том 3 мангас гарч ирнэ. Адонай руу ширтэх ба аху маань. Тэд бол ойд амьдардаг А зэрэглэлийн мангасууд байна. Үүссэн үүмэн самуунаас болж энд ирсэн болов уу гэж бодох мөчид Адонай хормын дотор 3 сум зэрэг харун мангасуудыг устгахад Аквила сум харагдсангүй гэж гайхах ба. Аху маань. Энэ бол Адонай залуугийн бүрэн хүч чадал. Бүх мангасуудыг нэг дор устгах гэж сансангүй. Та өөрийнхөө урд байгаа тэр эмэгтэйг бас алж өгөөч. Адонай залуу минь гэж хаширв. Адонай Аквила руу дайрах ба. Аквила, түүний сумаас хүчтэй алгарын хүсэл мэдрэгдэж байна. Бавтлогоонд өртөх бүрд хор таахаж бие минь сударч байна. Үүнийг хурдан дуусгах хэрэгтэй гэж бодох мөчид Аквила сумнуудаас нь арай гэж буртан зөрүүлэн 2 сум харавхад Адонай нэг сумнаас бултаад нөгөө сумыг нь нэг хуруугаар хав. Гэтэл гинт нэг дайрагт Адонай араас ирэн хүзүүнд нь сум зогдох ба Аквила эхний сум байгаа алдах болгоч 2 дахь сум нь байндаа тусдаг. Гэвч өсөлдөгч 2 дахь сумыг хаах мөчид эхний алдсан сум буцаж ирнэ байг ондог. Энэ бол сум агаарт дээд зэргээр эргэлдэж нисэх чадвар. Энэ бол миний хувийн сумын чадвар. Эзэн хааны хүдэг баатрын эсрэг хийсэн тэмцлийн чин талаар сонсоод бий болгосон чадвар юм гэж хэлв. Гэтэл Адонай зоогдсон сумыг гараараа юу ч болгүй мэт суг татан гаргаж ирв. Аквила гайхах ба. Аху маань. Аквила гэж чангаар инээгээд. Чи хичнээн хүчтэй дайчин байсан ч өмнө нь хизээч амьд үгтэхтэй тулалдаж байгаагүй. Адонай аль хэдийн үгсэн. Тэр хоолойдоо ганцхан сум зоогдсноор ялардахгүй гэж хэлв. Адонай болон Аквила хоёрын дунд маш хүчтэй ширүүн тулаан үргэжсээр байв. Айн тулааныг холоос ажиглан санаа зовж байх ба. Ой чичирч байна. Эвгүй совин татаад байна гэж бодох ба.
Викер үүнийг шийдэх хүртэл түр хүлээнэ үү? Энд нуугд. Одооноос эхлэн би түүний үхэгсдийг амьдуулах чадрыг зогсоож ахуйныг алах болно гэж хэлээд ахуй маань араас явсан байх ба. Викер ахун Аквилаас маш их айдаг байсан. Тиймээс тэр Аквилагийн эсрэг явахын тулд Адонайн ард нуугдж байгаа байх магадлал өндөр байна. Түүнийг оллоо гэж бодох мөчид би түүнийг ганцхан дайрагтаар алах болно гэж бодох. Удалгүй Викер ахуй мааныг олох ба. Шууд хамаг хурдаараа дайрах мөчид нэгэн балзаак үхтэл гинт дайрав. Азар Викер маш хурдан анзаарна гинтийн дайрагтаас булдах ба. Ахуй маань дахиад чи юу? Хэн нэгэн миний араас ирнэ гэдгийг би аль хэдийн таамаглаж байсан. Би мэдэж байсан болохоор үххийн хүлэг баатруудаа аль хэдийн дуудчихсан байсан юм. Ибиэл залуус дайчдын булшинд оршуул ирдэж болохоор тийм чадварлаг гэж хэлэхэд. Шилдэг дайчид Викер рүү нэгэн зэрэг дайрах ба. Энэ мөчөд Аквилла бас хүн чарахтан базар өнө. Ахуй маань маш их баярлан чи эцэст нь өгдөрс үдлөө. Удахгүй ойн хамгаалж Аквилла өгөх болно. Тэгээд би ойг захирах болно. Энэ нь миний амьдралдаа амссан шудраг бус харьцааны шан харамж байх болно. Эхлээд намайг дорд үзэж байсан овгийн бүх гишүүдийг алах болно гэж хилэн баясаж байх мөчөд Баскервиллийн 6 дугаар техник гэж хэлэн дайчдыг хормын дотор устгаад Викер. Энэ нь их түүхтэй асуудал үүсэх болно. Энэ ойн хүмүүс миний дэмжлэгийн систем болох болно гэж хэлэхэд. Ахуй маань байж боломгүй юм. Ахлах зэрэглэлийн төгсөвчийн төвчнээс давсан үхлийн хүлэг баатруудыг ялна гэж бүтэшгүй зүйл. Тэгвэл энэ хүүхэд ахлах зэрэглэлийн төгсөвчөөс ч хүчтэй гэж юу гэж байхаж байхад Викер чи өөрийн хүссэн бүх зүйлийг мөрөөдөж байсан ахуй маань гэж асуухад ахуй маань Адонай гэж хамаг чангараа дуудав. Адонай маш хурдан Викерийн зүг сум харвах тэр мөчөд Аквилла байдлыг ойлгоно. Адонай руу дайрч сумны чиглэлийг өөрчлөхөд бал зэрэг туслах ба Викер Адонай дайралтаас буфтаад. Викер ахуй мааны гарыг тасдах ба ахуй маань гараа харах мөчөд толгой нь бас тасар мөн. Ийхүү энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Part Mine ийхүү дуусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.